Улсын их хурл бол үнэхээр ард түмнээс их сурвалжтай юм бол төрийн тэргүүний өргөн барьсан энэ ард түмний хөсөмжилж байгаа энэ хариуцлага тооцдог хуулийг хилэлцэж батлах ёстой. Эсдэгээс ард түмнийхээ эсрэг нулимж байгаатай яг адилхан гэж ойлгож байна. Төрийн тэргүүн энэ хуулийг хизээ батлах болтол нь төрийн тэргүүн хуулийн хүрээнд энэ хуулийг өргөн барьж ажиллана. Ард түмнээрээ хилцүүлнэ. Олон аргууд байгаа. Ард түмний хөсөмжлөг гэдэг бол тоглоом биш шүү. Энийг би одоо хариуцлагатайгаар бас төрийн тэргүүний хувьд бас хэлье. Төрийн эрх барих дээд байгууллага улсын их хурл бол бас төрийн тэргүүн гэж бас албан тушаал бас байдаг шүү дээ. Үүнийг бас мартаж болохгүй. Ард түмнээс нийт ард түмнээс сонгогддог. Миний ерөнхийлөгч байх хугацаа ирэх жил дуусна. Би дахиж өөрийгөө нэр дэвшүүлэхгүй, сонгохгүй. Надад тийм бодол санаа байхгүй гэдгийг би маш олон удаа хэлж байгаа. Би энэ байх хугацаанд харин Монгол төрөө нэг цэвэрлж өгөх юмсан гэсэн чинхүү сэтгэл миний зүрх сэтгэл дотор байна. Тэрний илэрхийлэл нь миний гаргаж байгаа эд зоригийн асуудал гэдгийг бас эрхэм үндэт өгч та бүхэн маань бас тунгааж бодорой гэдгийг би бас зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байгаамаа.